Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 79-р чуулганы 2025 оны 6-р сарын 3-ны өдрийн бүгд хуралдаанаар Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан дэлхийн адууны өдрийн тухай тогтоолыг хэлэлцэн баталсан билээ. Энэхүү тогтоолын дагуу дэлхийн адууны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Монгол улсын засгийн газрын 2026 оны 3-р сарын 25-ны өдрийн тогтоол батлагдсан. Энэхүү дэлхийн адууны өдөрт зориулан Монголын нүүдэлчид ба адуу олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Чингис хаан үндэсний музейд зохион байгууллаа. Өөрөөр хэлбэл Монгол улсад анх удаа зохион байгуулж буй дэлхийн адууны өдрийн олон үйл ажиллагааг тус эрдэм шинжилгээний хурлаар эхлүүлж байгаа юм. Хурлыг зохион байгуулагч Чингис хаан үндэсний музейн захирал академич Чулуун хэлэхдээ энэ тогтоолыг одоо хэлэлцэн баталсан. Энэхүү шийдвэр нь нүүдлийн соёл иргэншлийг өнөөг хүртэл тээж хөлөг мөрөө эрхмэлэн яваа монголчууд биднийг төдийгүй адууг эрхмэлсэн дэлхийн улсуудыг үнэлсэн маш том үйл явдал байсан гэж үзэж байна. Хурлыг ерөнхийлөгчийн тамгын газар, соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Чингис хаан үндэсний музей, Кембрижийн их сургуулийн Монгол судлалын төв, үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс хамтран зохион байгуулж, нээлттэд Монгол улсын ерөнхийлөгчийн илгээлтийг соёл, шашны бодлогын зөвлөх, сэргэлэн уншиж танилцууллаа. Хурлыг нээж соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд алдарж авахлан хэлэхдээ Монгол нутагт нь эртнээсээ нааш нүүдлийн соёл иргэншил нэгэн томоохон голомт нутаг байсан гэсэн бөгөөд тэр дундаа Төв Азийн бүс нутаг дахь адууны соёлын хамгийн эртний уул мөрийг өөртөө агуулсан түүхэн үн цэврийн бүхий газар юм аа. Үүний нотлохоо бол эртний хаадын зураг өшөө дуусгаад адууны дүрс зургийг урлагийн түвшинд бүтэн үлдээсэн байдаг бол эртний буш таглагын байгууламжид адууны эд эрхтнийг эдээний дэд тооцсон ихэс дээдстэй өргөл болгон өргөдөг байжээ. Дэлхийн адууны өдөрт зориулсан Монгол ард нүүдэлч ба адуу олон улсын эрдэм шинжилгээний хурал нь Монгол улсад анх удаа зохион байгуулж байгаа гэдгийг боловч цаашид сар хөрөгийг хөгжүүлж уламжлал болгон зохион байгуулах зүйтэй гэж үзэж байна. Тус хуралд Монгол улс, Оросын холбооны улс, Бүгд найрамдах Казахстан улс, Англи, Япон зэрэг улсуудын 30-аад судлаачид Монгол болоод бүс нутгийн нүүдлийн соёл иргэншлийн түүхэнд адууны соёлын түүхэн уламжлалт, эдлэл, хэрэглэл, худалдаа, эдийн засгийн харилцаанд адууны үүрэг, адууны генетикийн судалгаа зэрэг олон талын судалгааны үр дүнгуудын танилцууллаа. Мөн хурлыг зөвхөн Монголын хүрээнд бус нутаг, олон улсын түвшинд судалсан судалгаанууд эзэлж байна. Ус хурал 2 өдөр үргэлжилж, орон нутагт дахь өнөөгийн монголчуудын адууга хэрхэн маллаж буй холбоотой соёл хэрхэн үлдсэнийг тодруулахаар Төв аймгийн Баян цагаан сумын 20 дугаар зууны манлай хурд морины музейтэй танилцах юм. За энэ хурлын ерөнхийдөө үндсэн цаад агуулга бол энэ Төв Азийн бүс нутагт ер нь адууг анх удаа гаршуулсан гэдгийг анх удаа хэрэгжилж хэлсэн. За ингээд адууг гаршуулсныг одоо гэрчлэх материалууд нь бол хадны зураг, булш оршуулга, тийм ээ, бусад одоо археологийн дурсгалууд, бичгийн дурсгалууд дээр хадгалагдаж байгааг энэ удаагийн археологийн хурлаар харуулж одоо ярьж байна. За хамгийн эртний имэйлийн нэг бол Монголоос олдсон байдаг. Энэ бол Ховд аймгийн нутгаас олдсон урд улаан үнэтийн имэйл гэж одоо алдартай имэйл. Одоо энэ үндэсний Чингис хаан үндэсний музейд хадгалагдж байгаа. За энэ имэйл бол нэг 3-аас 4-р зууны орчим холбогдох байх онцгойроо. За анхны одоо хатуу имэйл маш сайн хадгалалттай хатуу имэйл. За мөн одоо хадны оршуулгаас бол 4-ний одоо эртний хэлбэрүүд нэлээд олдож байна. Тэгэхээр бас энэ 4-ний үүсэл бол бас энэ там нутагтай холбоотой маа гэдэг байна. Монгол туурхтны голомт бид нар тийм ээ Монголчууд. Тэний одоо эзэн болгож биднэрт дээцүүл маань энэ алтан туурхлын энэ моёор бидний бүх амьдрал бүхэл соёлыг залгуулсан ийм түүхтэй. Тэгээд энийг дэлхийн зөвшөөрч гүрэн болгон хоорондоо соёлтой бүгдээрээ адуутай. Тэгэхэд манай Монгол улс дэлхийд адууны тоогоор 4-5 ингээд байдаг шүү дээ, тийм ээ. Тэгээ нүунийг ойлгуулж энэ улсыг дэлхийн адууны үеийг дэлхийд анх удаа хийх гэж байна. Энэ бол агуу юм аа. Сүлдэндээ мовч ганцхан дэлхийд манай орон болов.
Энийг том боёнч байдаг юм уу? Бидний дээд сүлийн агуу сайхан юм гэдэг бол English horses are much taller and we race over much shorter distances. За Монгол бол англи адууны онцлог нь болохоор Монгол адуу нь бол харьцангуй жижиг биетэй, англи адуу нь бол том биетэй. Тэгээд голчлон бол нөгөө жүчээ дотор ингэж бэлтгэгддэг англи адуу нь харин Монгол адуу нь болохоор илүү эртний хэв шинжтэй юм за нүүдэлж байгаа учраас бас ДНХ талаас судалгаа хийхэд бол их өгөөжтэй байдаг. Learn about genetic diversity from the Mongolian horse. Well, I think that there could be more work on the Mongolian horse internationally. За олон улсын талбарт бол Монгол адууны ДНХ болон өөрийнх нь биологийн талаас маш олон нэм судалгаа хийх боломжтой нөөц бол маш их байгаа. Тэгээ үүний талаас бол олон улсаас бас ингэж хичээж бол ажиллаж байгаа. Тэгээд тэрс маяг монголчуудын нүүдэлж яаж явах болон энэ соёлын нөлөө нь бас маш их чухал нөлөөтэй. We have a great deal we still would love to learn from Mongolia.